Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 96 дугаар анги. Алтан ягаан пайз. Чүфэнийг ярьж дуусгах үед бүгд л цочирдон хашгирцгаалаа. Чүфэний хэлсэн үгнээс болж бүгд л тулалдаанаа зогсоож чимээгүйхэн түүн рүү ширтэцгэн. Энэ үед л тэд цочирдмоор үнэнг мэдсэн юм. Чүү овог тэр 3 овгийг ялсан шалтгаан нь Чүү Ёмбаач биш, Чүү Юанч биш, харин энэ 15 настай хүү гэдгийг ухаарлаа. Чүү Ёмбаа хичнээн хүчтэй байсан ч хүмүүсийн барагцаанд байдаг болохоор нөгөө 3 овгийн ахлах нараас тийм ч хүчтэй биш. Харин Чүү Юаны хүч Чүү Ёмбаагийн хажууд дорой гэдгийг сая харчихсан. Гэтэл Чүфэний хүчийг тэд нүдэрээ харсан ч гэлээ итгэж өгөхгүй л байсан юм. Хүмүүсийн нүд нь бүлтээж ирүүн мултрах шахам зогсоцгоно. Тэд Чүфэний энийг хүчийг хүлээж авч чадахгүй л байлаа. Дөнгөж 15 настай хүү үүслийн 1-р төвшний хүмүүсийг хормын дотор алжглаа. Тэдэнд хүлийн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй байсан юм. Учир нь тэдэнд цочирдох биш, харин сонголт хийх л үлдсэн байв. Манай Тян овг Чүү овгийг дэмжиж байна. Өнөөдрөөс эхэлж бид Чүү овгийн гаргасан дүрмийг дагах болно. Гэж нэг хүн ураг шалхан зарлалаа. Манай Тян овгч бас Чүү овгийг дагах болно. Дараагаар нь дундыг барьж байсан овгууд ч мөн адил Чүү овгтой нэгдэхийг зөвшөөрөв. Чүү овгийг эсэргүүцэж байсан овгууд хүртэл бууж өгч эхэлсэн юм. Тэд хүссэндээ биш, харин Чүфэний хүч чадлын өмнө өөр сонголтгүй байв. Хэнч Чүфэний хэрэг хүчтэйг мэдэхгүй байсан ч гэсэн үүслийн 1-р төвшний хүмүүсийг амархан алж байгаа нь үгүйсгэж боломгүй бодит байдал байсан юм. Бас түүний Азуре Дарагон сургуулийн гол сурагч гэдэг нь ч үгүйсгэж боломгүй бодит байдал байв. Тиймээс Чүү овогт Чүфэн байсан цагт хинч Чүү овгийг эсэргүүцэж чадахгүй. Энэ залуу хүү үнэхээр аимшигтай байсан юм. Тэд гоцсууд хүмүүсийн алдар цууг сонсож байсан ч гэлээ хизээч амьдэр нь харж байгаагүй. Харин өнөөдөр тэдний нүд нээгдэж жинхэнэ гоцсууд гэж ямар хүн байдгийг харсан юм. Жинхэнэ гоцсууд хүнд тулааны төвшин хамааралгүй, дээд төвшний хүнээ амархан алж чаддаг. Бусад овгууд Чүү овогт бууж өгч байхад Чүфэн тавцан руу удаанаар алхаж гараад хүмүүс рүү ширтээд. Та нар нэгдэхээр шийдсэн юм чинь тойруулахаа болий. Өнөөдрөөс эхэлж уулыг миний Чүү овог хариуцах болно. Миний сонсхийг хүсэж байгаа үг бол мэдлээ. Хоосон ам биш, харин үйлдэлээрээ харуул. Бүгдээрээ сөхөрцгөө. Юу гэсэн үг? Гэж Чүфэний үгийг сонссон хүмүүс цочролд орцгоолоо. Миний хэлснийг ойлгосонгүй юу? Ахаад нэг хэлий. Сөхөрцгөө. Чүфэний царай нь хөөтөрч хүчтэй алах хүсэл тулааны талбарыг бүрхэж эхэллээ. Энэ үед бүгд л айснаасаа болж чичирч байлаа. Тэд огт эргэлзэлгүй шууд газар сөхөрцгөв. Тулааны талбарт зөвхөн Чүү овгийнхан л зогсоогоороо байсан юм. Чүү овогт нөхөрсөгч бай, дайсан ч бай, 2 ахлах нь өгсөн Ли Заво овгууд хүртэл бүгд л Чүү овогт нэгдэхийг зөвшөөрч сөхөрч байсан юм. Тэд ичэх нүүргүүдээ биш, харин үхлийн ирмэг дээр ирээд өөр сонголтгүй байсан юм. Сөхөрч байгаа хүмүүсийг харсан Чүү овгийн хүмүүс гайхширн санаа алдацгаалаа. Ялангуяа сөхөрч байгаа хүмүүсийн ихэнх нь тэдэн рүү дайрч алах гэж байсан хүмүүс байсан ч гэлээ. Тэд одоо тэдний өмнө сөхөрч байна. Энэ бүхэн итгэхэд бэрх байсан юм аа. Харин Чүү Юан хажуудаа зогсох 15 настай хөөрөөгөө ширтэн зогсно. Чүү Юанаас илүү Чүфэн овгийн ахлах юм шиг байлаа. Үгүй, овгийн ахлах биш. Чүфэний гаргаж байгаа зан бие авч яваа байдал нь жижигхэн овгийн ахлах шиг биш, харин хаан шиг байсан юм. Чүү овг овоо хүчтэй юм шиг байна. Гэхдээ энэ уулын хэсэг танаа овгийн ертөнц гэж бодоо юу? Та нар доод хөвсөн ч ургаагүй нэг мөн хөөхтийн өмнө сөхрөөд ичихгүй байна уу?
Гэтэл яг энэ үед нэг хоолой сонсогдлоо. Тэр зүг рүү нь харвал нэгэн хөгшин ир алхан ирж байв. Бүгд тэр хүнийг таньсан юм. Тэр бол догшин бараа бологч газрын менежер Лим байсан юм. Менежер Лим бол гадны овгоос ирсэн. Спиритийн 9 дугаар төвчний хүчтэйгээс гадна хүмүүстэйгээ хамт овгуудын 8-нд хамгаалагч болж явдаг. Гэхдээ чүү овогтой харьцуулах юм бол догшин бар байгууллага бол жижигхэн л бүлгэм. Тэр энгийн үед чүү овогтой ээлдэг харьцаатай байдаг болохоор одоо ингэж ийм үгс хэлж байгааг нь харсан хүмүүс их гайхацгаав. Мөн авш нэг мо тосхны хүн юу гинэ? Амнасаа үдээ юу? Тийм шүү. Чүү овгийн хэлснээр байхгүй бол үхэн шүү. Энэ үед чүү овгийнхан үг хэлэхээс ч өмнө бусад овгийнхан хэлээд догшин бар байгууллагын хүмүүс рүү дайрлаа. Мэдээж тэд чүү овогт долгонож байгаа юм. Уулын хэсгийг чүү овг эзэмших нь тодорхой болчихсон. Чүү фэнийг байсан цагт чүү овгийн ирээдүй хязгааргүй байх болно. Одоо л чүү овгийнхны гутлыг долоох цаг байхгүй юу? Өөдөөс нь алах хүслээр дүүрэн хүмүүс дайрч байгааг харсан менежер Лин огтхонч айсангүй. Тэр халааснасаа пайз гаргаж ирээд дээш өргөн чангаар хэллээ. Надад алтан ягаан пайз байна. Хэн намайг гэмтэхийг харъя л да. Юу? Алтан ягаан пайзаа? Энэ үгийг сонссон хүмүүс маш ихээр цочордлоо. Алах хүслээр дүүрэн байсан хүмүүс дор бүрнээ зогсоцгоож пайз руу ширтлээ. Пайзыг харсан даруйд тэдний царай маш ихээр ховров. Өөрсдийн ирэхгүй зүрхэнд нь айдас бий болж зарим нь хойш алхацгааж байлаа. Уулын хэсгээс нь 500 бэрийн зайд алтан ягаан хот байдаг. Тэр хотын хүч чадал маш их учраас эргэн тойрны 1000 бэр газрыг захирдаг. Энэ уулын хэсгийн ч бас жинхэнэ захирагч байсан юм. Алтан ягаан хот маш холоос гадна уулын нөөц баялаг тийм ч их биш болохоор алтан ягаан хот энэ хэсгийг тоодгүй байсан. Тиймээс ч энд байдаг овгууд хүсснээрээ нөөц баялагийг хүртдэг байлаа. Харин алтан ягаан пайз бол алтан ягаан хотын захирагчийн итгэлтэй хүмүүстэй өгдөг зүйл. Энэ пайзыг харсан хэнч вэ хотын захирагчийг харсан мэт сөхрөх учиртай. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 97 дугаар анги. Арим эрлээ. Алтан ягаан пайз мөн байна. Энэ хөгшин Лин яаж энэ пайзыг авдаг байна? Алтан ягаан пайзын ард асар их зүйл оршдог болохоор жижиг хэрэг биш байсан юм. Чүүфэний авч ирсэн гүн цэнхэр луу тугнаас ч илүү зүйл байв. Азуре дараагийн сургууль хичнээн хүчтэй байсан ч ердөө л нэг сургууль. Тэд бусдыг хязгаарлаж чадна уу гэхээс тушааж чадахгүй. Харин алтан ягаан хот бол өөр. Хүч чадал мэдээллийн тал дээр Азуре дараагийн сургуультай дүүцэхгүй ч гэлээ тэд энэ нутгийн эзэн юм. Яг л хүчрхэг луу газар дах могойнуудыг захирдгүй гэдэг шиг Азуре дараагийн сургууль эднийг яахчгүй. Бас хотууд дунд холбоотой харилцаа байдаг. Алтан ягаан хот 2 дугаар зэрэглэлийн хот, 1 дугаар зэрэглэлийн хотууд харин Азуре дараагийн сургуулиас дутхааргүй хүчтэй байдаг. 1 дугаар зэрэглэлийн хотуудаас дээгүүр тайжийн ордонгууд гэж байдаг. Тайжийн ордны хүч бол асар өргөн хүрээг хамардаг ба Азуре нутгийн 1 дугаар зэрэглэлийн Лингюн сургуулиас дутхааргүй хүчтэй. Хамгийн чухал нь тайжийн ордныг хамгаалдаг том мангас байдаг. Тэр бол 9 нутгийн захирагч Жан эзэнт гүрэн. Жан эзэнт гүрэн бусад сургууль бүлгэмүүдийн хөгжин дэвшилтийг хоройгүй ч гэлээ тэднийг ажиглахгүй байна гэсэн үг биш ээ. Бодит хэрэг дээрээ 9 нутагт зохицуулах систем барьчихсан ба 9 нутагт болж байгаа бүх зүйлийг Жан эзэнт гүрэн мэддэг. Тиймээс альва сургууль хичнээн хүчтэй байсан ч тухайн жижигхэн хэсэгтэй л хамгийн хүчтэй байна гэсэн үг. Альва хот хичнээн дорой байсан ч ардаа эзэнт гүрний танхимын дэмжлэгтэй байдаг. Сургуулиуд хоорондоо дайддаг ч гэлээ хинч хотууд руу дайрдаггүй.
Тиймээс Алтан ягаан хотын харьяанд байдаг олон овгууд Азуре Драгон сургуулиас жилүү айдас хүргэн байдаг. Алтан ягаан пайзын тушаал Азуре Драгон сургуулийнхныг холд авсан юм. Алтан ягаан пайз харж хаад ягаад сөхрөхгүй байгаа юм? Айдсаар дүүрсэн царайнууд харсан менежерлийн уурлан хүмүүс рүү чэжлэн хашгирлаа. Түүний үгийг сонссон хүмүүсийн ихэнх нь айж газар сөхөрцгөв. Ялангуяа заавал овгууд. Аврагчаа харсан гэлтэй толгоогоо газарт шаан мөргөж байсан юм. Энийг харсан Чүфэн хөмсгөө зангидлаа. Энэ үед л тэр ханан дээр хөвснүүд салхины аясаар хөдөлдөг гэдэг зөөр үгний утгыг ойлгосон юм. Түүний урд байгаа хүмүүс яг л тийм байв. Та нар ягаад сөхрөхгүй байгаа юм? Алтан ягаан пайзыг юмн чинээ тоохгүй байна уу? Алтан ягаан хотыг үл тоож байна уу? Гэж сөхрөөгүй байгаа хүмүүсийг харсан менежерлийн чангаар загналаа. Түүнд сөхрөөд үзээрэй гэж энийг харсан Чүфэнч бас чангаар загнав. Чүфэний үгийг сонссон хүмүүс эргэлзэн зогслоо. Алтан ягаан хот сүрлэгч гэлээ дан ганц пайзтай байгаад тэмч өөрчлөлт гаргахгүй. Тэдний урд Чүфэн л ганцаараа хамгийн хүчрхэг нь болохоор түүнийг уурлуулчих юм бол бүгдийг алж магадгүй. Чүфэн, чи овоо зөрөгтэй юм аа? Алтан ягаан хотын дүрмийг зөрчинэ гинэ? Алтан ягаан пайзыг хараад сөхрөөгүйгээс гадна бусдыг сүрдүүлнэ гинэ? Алтан ягаан хоттой сэргөөцөлдөх гээ юу? Жан эзэнт гүрний эсрэг босгох гээ юу? Гэж менежерлийн Чүфэн рүү чэжлэн загналаа. Эсэргүүцэж байвал юу гэж? Чамайг одоо алж чадахгүй гэж бодоо юу? Гэж Чүфэн айсанчгүй зөрүүлээд чангаар хашгирлаа. Фэньер, битгий. Түүний алтан ягаан пайз жинхэнэ. Чи түн рүү тайрч болохгүй. Үгүй бол алтан ягаан хот чамайг өршөөхгүй. Гэж Чүфэний алах хүслийг харсан Чү Юан айсандаа Чүфэний ханцуунаас татлаа. Чү Юан, чи овоо ойлгож байгаа бололтой. Гэж Чү Юаны айсан байдлыг харсан менежерлийн чангаар инэв. Нуулгүй хэлий. Алтан ягаан хотын дарга уулын хар төмрийн уурхайг мэдчихсэн. Хотын дарга айрмаа дагуулад нааш ирж байгаа. Тэр удахгүй энд ирэх байх. Тиймээс одооноос эхэлж энэ уулын хэсгийг Алтан ягаан хот хариуцах болно. Харин би бол хотын даргын томилсон хүн байна. Хар төмрийн уурхайг Чү овог илрүүлсэн болохоор ирээдүйд уурхайн ажлыг Чү овог хийн. Гэхдээ гаргаж явсан төмрөө Алтан ягаан хот руу илгээж байна. Дураараа өөрсөддөө авч болохгүй. Үгүй бол цаазын ял оноон. Менежерлийн бүх зүйлийг тайлбарллаа. Алтан ягаан хотын арим нааш ирж байгаа гэхээр Чүфэн тэр хэд дураараа аашилж болохгүй. Үгүй бол Чү овог сүрэх болно. Харин Алтан ягаан хотын айрмын ирж байгаа шалтгаан нь хар төмрийн уурхай. Харин энэ мэдээг яаж авсан талаар мэдхэд хэцүү биш байсан юм. Менежер Линий гарт байгаа Алтан ягаан пайз л бүгдийг илтгэж байлаа. Энэ хөгшин мэдээг авсан даруйда Алтан ягаан хотын даргад хэлээд Алтан ягаан пайз болон менежерийн тушаал авсан нь тодорхой байв. Мо хөгшин навш. Чүфэний царай хувираагүйч ханцуунтай байсан нудрага чангаар атгаж байлаа. Гэхдээ Чү зүгээр л уурлаж байсан юм. Тэр тэнэг биш болохоор менежер Лин рүү дайралгүй чимээгүй хүлээж байв. Алтан ягаан хотын айрам ирсний дараа ямар шийдвэр гаргахаа хүлээж байсан юм. Менежер Линийг хэлж дуусгүй үгүй юу? Уул налсан хотоос хэдэн 10 бэрийн зайнаас хуйглаж зэвсгэлсэн цэргүүд морд ойртож байв. Тэр айрам 1000 хүнтэй байсан ба хүч чадлын дутуу үнэлж болохгүй байсан юм. Хамгийн дорой нь спиритийн 5 дугаар төвшин, харин морь унаж байгаанууд нь бүгд үүслийн төвшнийх байв. Харин тэднийг удирдах байсан хүн нь ёр бусын хүчтэй байсан юм. Удирдагч нь ахмаг дундаж насны том биетэй ир байсан ба хуйг дуулаггүй энгийн л дээлтэй байв. Нэл ягаан дээлэн дээр нь алтаар ойж уралсан луу галт шувуу нь үнэхээр үзэгсэлэнтэй харагдана.
Түүний хувцснаас гадна царай нь бүрч ер бусын байв. Түүний биеэс ялгарч байгаа аура бусадд нь байхгүй аура байсан ба түүний хүч үүслийн 9-р төвшин байсан юм. Ганцхан алхаад л Profound төвшөнд орно. Тэр бол Алтан Ягаан хотын захирагч Чэнхуй. Сүүлийн үед Алтан Ягаан хотын нөөц дуусаж байсан болохоор татвараа яаж өгнө гэж санаа зовж байсан юм. Гэтэл яг тэр үед уулын хэсэгт хар төмрийн уурхай илрүүлсэн мэдээг авч маш их баярлсан. Баярлснаасаа болж тэр мэдээ авч ирсэн хүнд Алтан Ягаан пайз өгснөөс гадна өөрийн биеэр хүмүүсээ дагуулж уул налсан хот руу ирж байна. Нааш ирж байхдаа тэр туслахуудтайгаа аажуухан ярилцаж байтал гэнэт урд нь хүн гарч ирж замын хаасныг анзаарлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 98 дугаар анги. Сүр хүчээрээ бусдыг сөхрүүлсэн нь. Энэ үед Чэнхуй болон бусад цэргүүдийн нүдэн сэргэв. Учир нь тэдний урд зогсож байсан хүн бол үзэгслэн төгөлдөр бүсгүй байлаа. Дэндүү үзэгслэнтэй байсан болохоор ганц хараад л бусдын зүрхийг булаахаар байв. Тэр цагаан арьс ялдам үзэгслэнтэй царай бардам бий. Эрэхтэй хүн бүрийн мөрөөддөг үзэгслэнтэй бүсгүй байсан юм. Түүний үзэгслэн гоогоос гадна ялгаруулж байгаа аура нь ер бусын байв. Ялангуяа 1000 хүнтэй армийн урд ганцаараа зогсож байгаа нь түүний ямар зоригтойг харуулж байсан ба сайн санаж ирээгүй ч тодорхой байв. Авхай, таны алдар нэр хэн бэлээ? Биднийг энд ямар хэрэгээр хүлээж байсан юм? Чэнхуй хотын дарга болохоор асар их туршлагатай. Тиймээс ч тэр урдаа байх бүсгүйг сайн санаж ирээгүйг гадралсан болохоор шулуухан асуулаа. Би бол Азурэ дараагийн сургуулийн дотоод танхимын настан Сурав. Би энд та нараас тусламж авахар ирлээ. Гэж Сурав инээмсэглэн хэллээ. Чамайг ийм залуугаараа Азурэ дараагийн сургуулийн настан болно гэж төсөөлөгдсөнгүй шүү. Үнэхээр бишрмээр юм. Асуух зүйл байвал нэрлэхэлгүй асуу. Гэж Чэнхуй нэмсэглэн хариулв. Та нарыг уул налсан хот руу хар төмрийн уурхаанаас болж явж байгааг мэднэ. Гэхдээ тэр хар төмрийн уурхайг Чүү овог илрүүлсэн ба тэдний өмч болсон. Харин би Чүү овогтой тодорхой холбоотой болохоор намайг бодож хар төмрийн уурхайг мартна гэж найдаа. Гэж Сурав ээлдгээр хэллээ. Түүний үгийг сонссон Чэнхуйн царай хувирсангүй тайван зогсно. Тэр удаанаар нэмсэглэн хэлв. Авхай Сурав, таны буруу. Энэ уулын хэсэг миний эзэмшил болохоор энд амьдардаг хүмүүс ч бас миний хүмүүс. Уулын хэсэгт байгаа зүйлс ч бас миний их. Хар төмрийн уурхай асар их баялагтайгаас гадна хүнд өгч чадахгүй. Бид огт танихгүй хүмүүс учраас таны нэр хүндийг бодоод байх хэрэг байхгүй. Энэ бол миний Алтан Ягаан хотын хэрэг. Танай Азурэ дараагийн сургуулийн захирал ирсэн ч үүнд орооцолдох эрх байхгүй. Аваа өнгөрөө юм гэж манай Азурэ дараагийн сургууль танай Алтан Ягаан хоттой орооцолдох эрхгүй гэв. Тэгвэл Сурав би орооцолдъё л доо. Миний зөвшөөрлгүй яаж явахыг чинь харъя л да. Сурав гинэт хурууга гоцойлгон урдаа байх зам руу заалаа. Үл харагдах энерги тэр хэсэгт дэлбэрч зам дээр том нүх үүсв. Суравг гараа даллах үед хаасайгүй тоос босож зам дээр том цууралт үүсэж хоёр замыг хоёр хуваалаа. Яасан өнгөрөө охин бэ? Бидний замыг яаж хаахыг чинь харъя л да. Суравын үйлдэлийг харсан Алтан Ягаан хотын цэрэг дарга нар ууралцгаалаа. Мордо хөлөглөн урагш дайрах үедээ үүслийн төвшний энерги Сурав руу илгээв. Мордын давхиан үүслийн төвшний энерги мөргөлдөөнөөс болж газар хүчтэй дөргиж эхэллээ. Харахад үнэхээр айдас хөргөн байсан юм. Алтан Ягаан хотын армийн дайралтыг харсан Суравын царай хувирсан чигүй. Арим түүний үүсгэсэн шугамыг давах гэж байх үед л Суравын инээмсэглэж байсан царай жаахан хувирв. Түүний цасан цагаан даашинз агаарт найгаж түүний гоо биеэс нүдэнд харагдах үсхий ялгарлаа. Тэр хий маш хүчтэй байсан ба үүслийн төвшний цэргүүд дарга нарыг бүрхэж хойш түлхлээ.
Тэр хүчтэй энергид түлхэгдсэн хүмүүс шороо тоосонд хутгалдав. Парафаунд төвшин. Энэ үед Суроугийн авраг мэдэрсэн Чэнхуйн нүдэн сэргэлээ. Түүний урд зогсож байсан үзэсгэлэнтэй бүсгүй парафаунд төвшнийх байсан юм. Тэр өөрөө парафаунд төвшнээс нэг алхмын зайд байсан ч гэлээ. Түүний хүч Суроугийн хүчнээс тэнгэр газар шиг ялгаатай юм. Түүний 1000 хүнтэй айрам бүгд зэрэг дайрсан ч Суроуг дийлэхгүй л байх. Эрт үед парафаунд төвшний оргилд байсан нэг хүн байсан ба тэр ганцаараа 2 дугаар зэрэглэлийн сургуулийг газрын хөрснөөс арчиж хаясан. 2 дугаар зэрэглэлийн сургууль хэдэн зуун мянган сурагчтайгаас гадна парафаунд төвшний хамгаалагчтай байдаг. Гэтэл тэр хүний урд тэд ганц ч дайралт хамгаалж чадаагүй. Суроугийн парафаунд хүчийг харсан Чэнхуйн нүүрэнд санаа зовсон төрх гарлаа. Чамайг ийм мундаг байна гэж бодож байсангүй. Чи парафаунд төвшнийх юм бол биднийг хааж болно. Гэхдээ сургуулийн настан байж чи дүрм зөрчөөд байгаа юм биш үү? Биднийг ингэж хаасны чинь төлөө Азуре Драгон сургуульд гай болохгүй юу? Гай гинэ? Манай Азуре Драгон сургуулийг үл тоож байна уу? Эсвэл намайг үл тоож байна уу? 9 нутагт сургуулиудыг хотуудын хэрэгт оролцож болохгүй гэсэн дүрм байдаг ч гэлээ. Манай Азуре Драгон сургууль та нараас айдаг гэсэн үг биш. Та нараас өмнө би ээлдгээр гуйсан биз дээ. Гэтэл та нар миний саналыг үл тоон хэрэгэм зэрэгэ ашиглаж намайг сүрдүүлсэн. Тэр ч яхав би шийдвэрээ өөрчиллөө. Та нараас тусламж гуйхаа боллоо. Харин тушааж байна. Гэж Суроу үүсгэсэн зураасаа даваад Чэнхуйг чиглэн алхлаа. Яаж байна? Намайг гэмтэх юм бол Азуре Драгон сургууль сайнаа үзэхгүй шүү. Чи надтай ингэж харьцсныхаа шийтгэлийг үүрч чадахгүй шүү. Энэ үед Чэнхуй маш ихээр сандарлаа. Түүнд парафаунд төвшний хүнтэй тулалдах ямар ч итгэл байхгүй байсан юм. Чи надтай тэгж харьцсныхаа шийтгэлийг хүлээж чадна гэж бодож байна уу? Суроугийн инээмсэглэл мөс мэд хөөтрлээ. Юу гэсэн үг юм? Суроугийн хүчрхэг авраг мэдэрсэн Чэнхуй морио хойш татан ухарлаа. Тэр өөрийн ирэхгүй нэг л бэжтэж байгааг мэдэрсэн юм. Түүний урд зогсож байгаа үзэсгэлэн гоо энгийн хүн биш болоод л ийм үгс хэлж байгаа байх гэж бодов. Чиний хэрэгэм зэрэг надтай тохиролцоо хийх хэмжээнийх биш гэж байна. Суроу бугууга хөдөлгөх үед пайз тэмдэг гарч ирлээ. Тэр пайзыг харсан Чэнхуй болон бусад дарга цэргүүдийн царай маш ихээр ховирч асар их айдас давтлаа. Гэнэт Чэнхуй мориноосоо харин буугаад Суроугийн өмнө сөхрөв. Тэр айдас дүрэн хоолойгоор гуйсан юм. 2 дугаар авахыг энд ирснийг мэдээгүй юм байна. Таныг уурлуулсан учраас намайг шийтгэнэ. Энэ үед морин дээр байсан даргач бай, цэргүүдч бай бүгд сөхрөн бурууга хүлээж өршөөл ирлээ. Суроугийн пайз бол 1-р зэрэглэлийн хотын пайз юм. Суроу бол гал улаан шувуу хотын захирагчийн 2 дахь хүүхэд юм. Хамгийн чухал нь Алтан ягаан хотыг захирдаг 1-р зэрэглэлийн хот нь гал улаан шувуу хот байсан ба Суроу Чэнхуйг хянаж байгаа дарга нь байсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.